Хүрээлэн амьд ертөнцийн цуврал энэ зууны ээлжид нэгэн дугаараа эрхэм үзэгч танд барьж байна. Халуун зууны шинэхэн дугаараа бид энэ удаа Монголын нэгэн гайхамшигтай гол болох эгийн голын хөндийгөөс бэлтгэн хүргэх болно. Ангирын гэрвэл яагаад уснаас алс уулын бэлд явж таарав? Загсанд дохиолол яаж суулгадаг юм болоо? Сэлэнг хаанаас эхэлж эг хаан дуустдаг вэ? Эртний хүмүүсийн хүрээлэн амьд ертөнцийн цуврал ямар хуу юм байсан бэ? Эдгээр сонирхолтой асуултын хариуг хүрээлэн цувралын энэ дугаараас сонирхоорой. За ингээд нэвтрүүлгийн эхэлье. Манай зургийн баг эгийн голыг зорьсон нь санамсаргүй шийдэл, гинтийн явдал байсангүй. Монгол орныхон байгаль зэрлэг амьтдын гэрэл зураг, дүрс бичлэгийн сан бүрдүүлж байгаа хүрээлэн төсөл эгийн голын усан цахилгаан станц төслийн нэгжтэй хамтран ажиллахаар өнгөрсөн хавар тохиролцсон юм а. Ирээдүйн их бүтээн байгуулалт болох газрын байгаль, ургамал, амьтдын тухай фото, видео материал цуглуулах, таниулах, сурталчлах нь манай хамтын ажиллагааны зорилго. Ийхүү бид ээлжид аяллахын жолоог эгийн голын зүг залж байна. Бидний очих газар Булган аймгийн Худаг өндөр сумын Хантай багийн нутаг, Эг Сэлэнгийн бэлчээр. Хүрээлэн ба эгийн голын усан цахилгаан станц. Байгаль дээлтэй түншлэгч төслүүд. Хүрээлэн төслийн албан ёсны хувцас Жек Волфскин. Хүрээлэн төслийн албан ёсны банк Төрийн банк. Эрсдэлгүй ирээдүйн баталгаа. Хөвсгөл нураас их авдаг цорын ганц гол бол эг юм а. Эгийн гол хөвсгөл далаагаас гарч 475 км зам туулахтан үүр, тарвахтай зэрэг томоохон цутгал голыг нийлүүлнэ. Хөвсгөл аймгийн Хатгал, Алг Эрдэнэ, Түнэл, Эрдэнэ болгон, Булган аймгийн Тэшиг, Худаг өндөр сумынхан эгийг манай гол гэж зүй ёсоор ам бардам нэрлэдэг. Яг гэвэл эг маань эдгээр сумдын нутгийг дайран өнгөрдөг учраас. Далайн түвшнөөс дэш 1645 метрийн өндөрөөс буюу Хөвсгөл нуурын хөвөөний түвшнөөс их авсан гол километр тутамд дунджаар 2 метрийн усны уналттай. Энэ нь усны унал нийт уртдаа 815 метр гэсэн үг. Өөрөөр хэлбэл эгийн голын их нь адгаасан 815 метрийн өндөрт байгаа хэрэг. Чухам тэр хэсэгт буюу эгийн гол Сэлэнг мөрөнд цутгах бэлчээрт нь бид ирээд байна. Хүрээлэн амьд ертөнцийн цоврал нэвтрүүлэг маань одоо яг эгийн гол Сэлэнг мөрөн хоёрын бэлчээр дээр ирээд байна. Баруун гар талаас сая урсаж ирсэн тал бол Хөвсгөл нураас их авсан эгийн гол. За энэ бол Сэлэнг мөрөн. Энд нээлж аваад Сэлэнг мөрөн маань алсын замдаа байгаль талааг зорин одож байгаа юм. Хөвсгөл байгаль хоёрыг хүрэн холбоотой гэдэг нь бас учиргүй хоосон өгч бас биш. Тэгэхээр сайхан байгаль, сайхан гол. Харин энэ бэлчрээс эг өгсөж 2 км хагас явбал ирээдүйн эгийн голын усан цахилгаан станцын далан баригдах газар бий. Яг энд 82 метр өндөр, 8 метр өргөнтэй, 740 метр урт далан босх юм а. Эндээс дээшээ далайн түвшнөөс 910 метр өндөрт орших эргийн шугам бүхий 5.7 тэрбум шометр эзэл хүнтэй 154.3 амдэрвэлжин километр гадаргуугийн толиотой усан сан цэнхэрдэх болно. Угаасаа хөөрэж хэлээ юм. Тэмжил онцгой хурагчлалч. Амт шүү газрын гарц гисэн те. Энэ тэгээд ус багтаа бахаар нөгөө усны шууд загас чараахан энтрийн амьдрал нөлөөтэй. Тэгээд шууд энэ их баг ирнэ байх уу? Шууд нүүр мөрөнүүдээр гайг баха. Зүгээр усууд багтаа болохоор чинь усны температур одоо энэ бүлээн байгаа. Харин усны бүлээн бараг бүлээн усан шахана. Ус багтаа тэгээд энэ халуун нартай болохоор усны температур усны температур ирчихсэн бол загаснуудын идэвхэр нь мууд чинь идэх байхгүй бол тэгээд одоохон гүн рүү орно.
Энэ хав Монголын хамгийн ганган байгалийн нэг болох Хөвсгөл нуур Эгийн голын сав газарт хамаарх учраас ургамал амтны аймаг нь баялаг. Манай зургийн багийг заваар аялах богинохон хугацаанд дэгдэхээгээ дагуулсан хумхан бохио уснаа хөвж, гөлгөн чон гоол гарч, усны цагаан сүлт бүргэд тэртээ модод руу нисэн одож байх юм. Моторт завны хурд нүдээр харсан энэ гайхамшиг камерт болгох боломж даанч олдсонгүй харамсалтай. Мотор заваар гол дээгүүр явах үнэхээр сайхан юм. Гэхдээ бүх юм ингээд хурдлуулсан хайш шиг хурдан болоод өнгөрч байгаа. Сая зам таарлцсан хумхан бохоо дэгдэхээгээ дагуулсан явж байгаа. Цагаан сүлт бүргэд тааралдаа зургийг нь авч амтсангүй. Дэндүү хурдан болоод өнгөрлөө. Маш гоё ихтэй. Экологийн идэвхтнүүдийн болгоомжилж байгаа шиг хор хохирол болохгүй гэж Эгийн гол дээр 2003 оноос хойш ажиллаж байгаа байгаль хамгаалах Монголын тул сангийнхан хэлж байна. Эгийн гол бол Монголын тул загасны томоохон тархас нутаг юм а. Улаан номын тул хилмээс гадна зэвэг, хадран, цурхай зэрэг цэнгэг усны олон төрлийн загас энд бий. Тийм болохоор энэ голын загасыг байгаль хамгаалах Монголын тул сангийнхан онцгойлон судалж байгаа юм. Ер нь усны амьтыг яагаад бид нар ингэж загасны тохиол зүгээд загасны шилжилт хөдөлгөөн үзэж байгаа юм бэ гэхээр бол энэ одоо 3 гол байна л да. Нэгдүгээр бол Эгийн гол, нэг нь бол дээд сэлэнг, доод сэлэнг гэх ингээд 3 хуваачиж байгаа. Энэ 3-ын загас болон усны амьтад маань ер нь хоорондоо хэр шилжилт хөдөлгөөн хийдэг юм бэ? Усан цахилгаасан баригцаар нөгөө загсан чинь ямар нөлөө үзүүлэх юм бэ? Нүүдлэх суудлыг хаах уу гэдэг үүднээс энэ бол судалгааны ажлыг бол хийгээд бол эхэлсэн байна. Одоо нөгөө ингэж ярих сонирн байна л да. Шилжилт хөдөлгөөн төр гээд бид нар чинь бол ингээд хон тийшээ бэлчлээ. За одоо хөр тийшээ гарлаа. Шувуу сэнэслээ гээд хөөрэ газрын хаймууд хараад байгаа шүү дээ. А гэтэл усан дотор байгаа ямиг тийшээ нүглээ ийшээ гарлаа гэдэг нь та судлаад ахшгүй тийм үү? Тэр аргачлал нь юу вэ? Одоо аргачлал маань гэдэг нь энэ багжийг бид нар ашиглаад байна. Одоо загсандаа бид нар бол энэ багжийг бол суйрлуулж өгдөг л дээ. Мис ажилбар хийгээд та нарын одоо ийм юм хийгээд тавьчлаа. Тэг анзаарснаар бол одоо за буйна энд явж гин, гамбайр энд явж гин гэдэг шиг ингээд хариулж хариулдаг юм байна шүү дээ. малчин гэсэн үг. Малчин гэсэн үг шүү дээ. Загас хариулж байгаа. Жилийн дур сар болгон. Одоо ийм юмтай загас хэд байна? Одоо энэ ойр зүүн 30 орчим байна. За 30 хэдэн сөрөг маань хаагуур явж байна. Ер нь нэг сонирхол жишээ сонирхолтой л да. Өнгөрсөн жил бид нар нэг цагаан загсан тавьсан. Одоо энэ тавьсан л да. Энийг гол тэгээ энэ манай өнгөрсөн хавар судлаад үзэхэд бол сэлэнгэд очсон. Сэлэнгээс дээш бэлчрээс дээш бол 10 км. Энэ дээш хэдэн километр гэсэн үг? Тэнд очтол 20 км гэсэн үг одоо. Очичоод буцаад эндээ ирсэн тохиолдол бас байна. Мөн дахиад нэг жишээ хэлэхэд бол хөвсгөл 12 онд хөвсгөлийн Эрдэнэ уулган сум байдгийг. За тийм. Эгүүрийн бэлчэр байна. Эгүүрийн бэлчэр. Тэнд тавьсан тул маань сая өнгөрсөн хавар үзэхэд бүр энэ дээр хамтаа тосхон гэдэг байдаг хамтаа. За тийм. Хот өндрийн. Тэнд ирсэн ойролцоогоор бол 200-аас дээш км. Одоохондоо километрийн тоосч үзээгүй байна. Бид нэр 200-аас дээш км бол нүүдэл хийгээд энд ирсэн бол судалгаагаар бол батлагдаад байгаа гэх. Ирээдүйн их бүтээн байгуулалт болох Эгийн голын усан цахилгаан станц загасанд хэрхэн нөлөөлөхийг мэдхийн тулд шилжилт хөдөлгөөн, амьдрах орчныг сайн судлах хэрэгтэй. Усан дотор байгаа амтныг тэгвэл яаж судлах хэрэг вэ? Хүрээлэн амьд ертөнцийн цувралаар бид өмнө нь цоохор ирвэс, идлэг шунхор, Монгол бүхэнд тохиолол дамжуулагч суулгахыг үзүүлж байсан. Харин голын загасанд яаж суулгадаг юм болоо? За энэ одоо байсан сурхаа загсаа ингээд уртын одоо хэмжээ ингээд авахд одоо ингээд 74 см-тэй 74 см-тэй сурхаа загсаа байна. Тэгвэл яг код олшгүй ажиллаж байна ажиллахгүй юу? Энэ маань одоо ажиллаж байна.
Энэ маань бол ер нь дохиод амжуулагч. Одоо үеийнхээ хэсэгтээ жоох мис ажилбарыг хийгээд энийг бол суйрлуулдаг. Энэ маань өөр ингэсэн кодтой. Тэдний өрмөн загас энд байсан бол дараа нь дөрөнтгийн очдөг ч юм уу. Сэлэнгэд очдөг ч юм. Сэлэнгийн загас маань ингээд эгийн гол руу шилжиж хөдөлгөөн хийдгийг нь бол энэ хүү даачгаар бол судалж үздэг бид нар. Судлаачид маань аргаан хэллээ. Одоо харин ажил болох энэ ажиглан бичих, дурандан зураглах ажил бидэнд үлдлээ. За бид нар бол энийг T тэмдэг гэж нэрлэдэг, Floyd tag гэж нэрлэдэг. Энэ тэмдгээр бол бид нар бол загснасаа 3 янзын мэдээлэл бол хүлээж авдаг. Нэг нь юу вэ гэхээр бол цорхааныхаа тоо толгой, хоёрдугаарт бол шилжилт хөдөлгөөн хэр хэмжээний нүүдэл хийдэг. Гуравт нь болохоор өсөлт үздэг. Жилийн хугацаанд хэр хэмжээний өсөлт хийх вэ? Энэ маань бол дахин баригдалтын аргаар бол ашигладаг байгаа. За одоо загсаа ингэ тэмдэглээ. Өөрөөр хэлбэл энэ тэмдэглэгээ маань өөр номертой байгаа. Хувийн дугаартай. Зүгээр тийм тохиолдол гарч ирсэн нь одоо ингээд тохиол өгж байгаа нас нь болдог ч юм уу энэ тохиолын биш шүү дээ. Загсных нь нас нь болдог юм уу? Эсвэл одоо дөрсгөөс эхлэхгүй улсууд энэ ингээд байхгүй болгож тийм байх уу? Байна байлгаа. Ер нь илүү хэрэгтэй тийм. Тиймээс бас судалгаанд яаж байгаа орчны одоо загсыг бас бид нар хамгаалах ийм ажил хийж байгаа. Орон нутгийн хэрэгтэй нийлээд одоо тохиолдолтой загсууд. Энэ чинь бас шинжлэх ухаанд юм хэлж байгаа одоо амьтч шүү дээ тийм ээ. Тэгээд тэрийг бид нар бас хамгаалж энэ шинжлэх ухаанд одоо хэрэгтэй мэдээлэл авахын тулд хамгаалахаас өөр замгүй болж байгаа. Бидний энэ удаагийн зочин бол Цурхай. Ердийн Цурхай Улаанбаатараас баруун талдаа бол Сэлэнг мөрөн, түүний цутгал болох Орхон, Туул, Ерөө, Хараа, Эг, Дэлгэр мөрөн зэрэг голууд Өгийн, Тэрхийн цагаан нууруудад амьдардагч Хөвсгөл нуур, Дархадын хотгорын нууруудад байхгүй. Уртаар нь баримжаалбал манай Цурхай 6-аас 7 настай залуу загас. Нас бий гүйцсэн Цурхай дээд тал нь метр хагас урттай 35 кг татна. Судлаачид маань ажлаа дуусч Цурхайгаан буцаан тавилаа. Энэ удаагийн гол нэг загас Чука гэдэг нэртэй болох нь тэрэ. Үгүй ингэхэд яагаад Чука гэж? Одоо бид нараас нэг 15 м орчим дээр ярьж байна. Одоо юу яасан? Энэ дохио маань одоо загснаас маань ирж байна. Авкас нь гарцсан байна тий. Гарцсан. Гарцсан. Одоо энэ хөдөлгөөнд орсон. Яагаад Чука гэж нэрлэж байгаа? Гоё ажиллаад юм байна тий. Загсны. Чи одоо загсанд амар дуртай тэгээд энэ загснуудаас одоо бас ингэж хайрлаж явахгүй бол тий. Үржил мөржил бүх юм тодорхой тий. Байр шиг маяг тий. Өвд хаана байрсан, зун хаана байрших уу гэж усны одоо хэдэн метрт энэ яах вэ? ер нь ойролцоогоос 200 м-ээс эхлээд хяналтаа үг. Өвөл мөсөн дагавар үзчихэв. Нөгөө Чукагийн мөрөө шараад иччихгүй юм тий. Одоо тэгээд таны шаруулахгүй тулд одоо ингэж байгаа. Одоо тэгээд таны нэрээр одоо ингэж нэрсэн байгаа учраас одоо барихгүй гэдэг үү? Үржих болтгоо. Үржих төмбөмөр үржих болтгоо. Нэлийн дуучин загслах гэх юм байна. За би сайн ингээ амжилттай. За. Баярлалаа гэж байна. Байгаль хамгаалах Монголын тул сангийн баг загасны амьдрах орчны судалгаанаас гадна загас өнгөрүүлэх байгууламжийн зураг төсөл, тул загас үржүүлэх зэрэг ажил хийж байгаа бол Монголын археологийн тэргүүлэх багууд бас энд хамтарсан судалгаа хийж байна. Эгийн голын сав газар бол эртнээс нааш хүн болоод амьтны ховор олдвор бүхий их түүхийн өлгийн нутгаа. Бидний өвөг дээдсийн гараас төрсэн хүрээлэн амьд ертөнцийн цувралын эрт балрын хувилбарыг бид харж байна. Энэ бол битүүгийн цагааны бичигт хат. Бога, гөрөөс, янгэр, бусад олон амьтдын сонин зураг, цас бороог даван цаг түүхийг нэвтлэн бидний үед иржээ. Бас л уран, бас л ганган байгаа биз? Тэгвэл эдгээр амьтдын зураг дүрсийг байгалийн галерейд зурж сийлж үлдээсэн эртний хүмүүс яаж ав хийлэг байсан болов? За энэ үзүүр хэлбэрийн зэвсэг энэ бол одоо дээд ололтын үеийн хүмүүс бол ангааг нуурын хийхдээ энийг бол яг модонд суулгаад одоо жадны одоо үзүүр
хэсэг болгож болоод ашиглаж байсан. За энэ бол мэдээж томоохон ан амьтдыг бол агнах үүрэг зориулалттай ийм зэвсэг байгаамаа. Тэгэхээр яг тэр үеийн хүмүүс одоо томоохон ан амьтдыг одоо өндөр эрэг дээрээс унгах юм уу? Аль эсвэл одоо хавцалж шахах. Нэг бол одоо нүхэж түүндээ одоо унгаж эвтөр агнжсэн бол одоо энэгээр бол бас илэрхийлж болох юм аа. Дээд палеолитийн үед амьдарч байсан. Одоо тэмээ хяруулын одоо өндгний айс бас их хэмжээгээр гарч байгаа. За мөн бас тэр үед амьдарч байсан ан амьтны одоо ясны хэлтэрхийнэд одоо гарч байна. Археологи болон биологийн шинжлэх ухааны уулзах цэг бол үнэхээр эгийн голын хөндий гэдгийг нотлон харуулах олон учирлуудтай бид таарсан юм. Шинжлэх ухааны академийн археологийн болон түүхийн хүрээлэн, шинжлэх ухааны технологийн их сургууль, үндэсний музей, Улаанбаатар их сургуулийн судлаачид энэ орчинд хайгуул судалгаа хийж 376 дурсгал илрүүлжээ. Эдгээр дурсгалыг авран хамгааснаар эгийн голын түүх, соёл, археологийн олдврууд дээр нь бидний бүрдүүлж байгаа байгаль, амьтдын зураг, дүрс бичлэгийн санг нэмээд орон нутагт музей байгуулан хадгалахаар төлөвлөж байгаа юм. Хүрээлэн төслийн албан ёсны даатгалын зуучлагч Соёмб IB компани эрсдлийг давах шийдэл. Хүрээлэн төслийн албан ёсны түнш TGM тоноглов. Хүрээлэн төслийн албан ёсны агаарын тээвэрлэгч Хүннү Эйр хөгжилд хүрэх Монголын жигүүр. Хүрээлэн аймаг ертөнц зураг зургийн баг Булган аймгийн Утга өндөр сумын нутагт Хантаа багийн дархан уулын булшин дээр ирээд байна. Эгийн голын хөндөө бол зөвхөн бидний сонирхлыг эколог байгалийнхаа хувьд биш бас түүх археологийн дурсгалын хувьд татаж байгаа юм. Миний ард байгаа энэ дархан уулын булш ямар хуу булш ямар түүх учиртай болохыг одоо сонгороо судлаачийн ярианд анхаарлаа хандуулъя. Одоо энэ дархан уулын хамгийн том хэрэгсүр гэж 076 дугаар дугаартай хэрэгсүрийг цэвэрлэхийн явцад бол одоо энэ нэргэн тойрон бас 15 дагуултай бас энэ тал хүрээтэй бас хамгийн том хэрэгсүр гэдгээр бас өрмөцсөн. За энэ дархан уулын хэрэгсүр маань хэд одоо хүрэл зэвсгийн үе гэж нэрлэж байгаа бид судлаачдад одоогоос 3000 жилийн тэртээ бид хөтлөгдөж тусвал энэ олдор бол Монголын өтгөх санхудаа олдож байна. Урд нэгш ийм олдог. Ганц монголч одоо Монгол Орос Бурайдын нутагт байдаг хэсэг малтаас ийм олдож байгааг. Бид анхудаа харж. Энэ юу? Энэ бүсний арал. Одоо бүсэнд тэглэл ийм тэглэл өрлөө. Гангийн халуунаар инэрлгүй шарж байснаа. Ус чиг хүсэн хүлээсэн хүн байгаль хоёрыг гордон тэнгэрт бараан үл хуралдаж эхэллээ. Борооноос урдах гэж яарч яваа замд маань харин дэгдэхийг нь дагуулсан хундан ангирын бүл таарсан нь энэ. Усны шувуу яагаад уулын бэлд дэгдэхийг нь дагуулад явж байдаг хэрэг вүлээ? Асуултын хариулт нь тодорхой. Хэрвээ та ангирыг ус голын эрэг орчим үүрээ засан өндгөлдөг гэж бодож байвал энд дүрч байна. Ангир өндөгөө гол цөөрмөөс нэлээд хэдэн километрийн алс ууланд зассан үүрэндээ даардаг. Хадасга, эрэг ганганд газраас хэдэн метрийн өндөрт тэдний үүр бий. Камертон хамтлагийн дуу шиг явах цаг боллоо гэхэд дэгдэхнүүд хэдийгээр нисч чадахгүйч эхийгээ даган айж бэргэлгүй үүрнэсэн үсрэн газардна. Шүхэр болгон дэлгсэн далавчин тэднийг газар бяц унахаас авардаг хэрэг. Харин дараа нь ээж аав болон дэгдэхнүүд нийлсэн өнөр бүл эгийн гол руу буюу шин нутаг руугаан маршилж явна. Энэ. Заримдаа товлж очсон зуслангийн газар дээр нь өөр айл буучсан байх нь ч бий. Тэгвэл ч харин томчууд багчууд оролцсон томоохон мөргөлдөөн болно доо. Эгийн гол дээр та хэдэд тийм юм битгий таараасаа. Амжилт хүсье ангирнуудаа. Бороотой өрсөн ангиртай таарсан бид дараагийн ховор олдвор бүхий булшин дээр ярьлаа. Энэ ч одоо яг манай югаар бол өндөрчлөөр хэд орчим байна яг одоо энэ.
13 Манайх чинь 910. За яг одоо яг Эний чи доод үзүүг нь болохоо 10-т орчоод. Тэгээ энэ нь болохоо 13. нуурын Одоо ингэ хиймэл нуурын юм чинь бол энэ болшуудын заагаар ирсэн шүү дээ. Энэ жилийн хувьд бол өнгөрсөн жилээс сонин олдрууд их олдож байгаа гэж хэлсэн тийм. Чадаж боломж гардаг бол энэ усан захиргааны станцын төслийн ажлын далангийн ажлыг 2-3 жилийн хугацаанд ирээдүйн маргаа дараа 2-3 жил өргөжлүүлээд ядаж 920 юм уу эсвэл бүлгээр нь ил ойр хавьд нь олдсон болшуудыг бүгдийн нэр нь тэгэл судалгаа малтлах хийх тэгээ дараа нь аврах хамгаалах ажил хийчмэл байгаа. Яг бид нар чинь энэ олдруудаар одоо музей барих гэж байгаа шүү дээ. Музей байгуулах гэж байгаа. Тэгэхээр тэрийг бол маш сайн сэргээн засварлалт бололцоогоор хийгээд хадгалт хамгаалт аягүй сайн тус тустай ч гэсэн байна. Тэгээд яг музей болох талаас нь нэлээд барьна гэж бодгоорой. За. Сайхан бороо ороод ирчихлээ. Энэ жил их хоороо. хэлээд өг. За тэгээ амжилт хүсье. Амжилт. Эгийн гол орчмоор ус загас булш монхонтой танилцсан өнгөрүүлсэн 2 хоног маань ард хоцорлоо. Бидний энэ аяллаа эцсийн цэг бол эгийн голтой энд нийлж байгаа сэлэнг мөрний эх. Эгийн гол дээгүүр хөвөр заваар гарсан манай зургийн баг Хөвсгөл аймгийн Төмөр булаг сумыг зорин хөдөлж байна. Чулуут цутгасан идэр өмнөөс дэлгэр мөрөн умраас бөксийн гол баруунаас ирж нийлэн Төмөр булаг сумын нутагт сэлэнг мөрнийг үүсгэдэг юм. Монголын хамгийн том гол чухам энд инхүү эхэлдэг. Олон голуудын цутгал бэлчээр учраас энэ хавьда хамгийн нам дор буюу далайн түвшнөөс 1148 м өндөрт оршино. Монголын 7000 том жижиг голын хатан хаан нуулсан сэлэнг мөрөн эндээс 1024 км урсаж байгаль нууртай цутгадгаас 60% нь буюу 615 км нь Монгол нутгаар өнгөрдөг. Хөвсгөл аймагт эхэлж Булган, Сэлэнгээр дамжин бүрээдэр Орос руу гарна. 26 зүйлийн загастайгаас шивэр хилэм, тул, омүүл зэрэг ховор живрэнж сэлэнгэд бий. Хэдийгээр ган гачигтай цаг хэцүү байсан ч устдагаж аялсан манай багийн ээлжид томлолт инхүү өндөрлөж байна. Эг, сэлэнг энэ удаагийн манай дугаарын сэдэв байлаа. Дараагийн дугаараар дараагийн ганган байгальд тухлан сонин сайхан амьтдтайгаан дахин уулзъя. Түр баяртай.